малчтайгаа нийлээд тийм бага сургуулиудаар бүгдээрээ хийх бүрэн боломжтой. Асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Жишээлбэл энэ Менингийн бага сургууль. Энэ бол үлгэр жишээ болох ёстой. Энэ бол Матад сумын ерөнхий боловсролын сургуулийн харьяа Менин баг гэж байгаа. Тэр дээр нотроод хажууд. Тэгээ тэрний бага сургууль. Яг өнөөдөр энэ 24 оны 9 сарын 3-ны байдлаар 1-р ангид 15 хүүхэд нэмэгдсэн ба шүү дээ. 1-р ангид 15. Маш их нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. 5-6 хүүхдүүдээр явж байсан бол. Одоо энэ чинь ингээд нийт 27 хүүхэдтэй гэж байна. Одоо бол цаашдаа нэмэгдэн шүү дээ. За тэгэхээр бидний нөгөө боловсролын систем богино эргэлттэй 3 хоног анги тахимаар одоо тэгээ 4 хоног гэртээ байхдаа 2 нь болохоор цахимаар үзэх боломжтой малчтай хүүхдүүдийн тусгаалan тийм програмууд. Одоо ингээд энэ програм учраас ингээд бүгдээрээ бэлэн болцсон байна. Бүгдээрээ хэрэглээ явцсан байна. Манад бол маш олон тийм платформуд байдаг. Тэгээ тэрийг хийж бүтээсэн гаргасан залуучууд актив одоо IT-ийн усуд бол бүгдээрээ хамтарч ажиллая, бидний асуудал чинь шийдэе гэсэн саналуудыг гаргадаг. Тэгэхээр өнөөдөр бид энэ өдөөгийн амьдралын гол суур болсон малчтайхаа амьдралыг ингээд шийдээд явчих болно. Ахууг нь бол ингээд энэ одоо энэ дээр байгуулж хоньны аж ахуйгаар шийддэг байхад бол боловсролыг бол бид яг энэ мөнгө олж байгаа газар нь хажууд нь хөрөнгө босч байгаа газар нь сургууль байх болдог.